надыг лавгаа өгтөл хамгүй гэдэг. Би энэ багшийн дээр бол бүр ингэ жижиглэн хайрцаган дээр ингэ бананы хайрцаган дээр анх зардаг байсан. Би ингэ зардаг байсан амьдралаа бусаагаад эргүүлж авсан дайгуу харамсаж байна. 29-23-ны шилжих шин юу ч ингэ дайрж орж ирэл шууд юу яасан. Нураагаад ингэ гагнуураар салгадгийн салгаад шүхтээж ломбдоод энэ гэрлүүчин бүгд гэрлэж асцсан. Бүгдийг нь авч чулуудаад бүр амар зэрлэг юм боллоо. Би бүр хэдэн оны дайнд орж байгааг ч мэдсэнгүй. Би бүр юу болоод өнгөрүүлсэн ч мэдгүй. Тэгээд ирсэн чинь 103 дуудаад ирсэн чинь 2 талд ойртсон байгаа хгүй. Ийм ч яа нүг үзье. Үзэж чадахгүй. Өнөөдөр өршөлтэй ажиж яаж байгаа юм? Дээш хараад машин дараад үзчихсэн. Хичгээ бодчих хэрэгтэй. Зүгээр чи явуудад хаачих гэдэг. Зүрхний академи хаачих гэдэг. Тэгээ би ямар ч гэсэн за би юу яаж болохгүй шүү, төвчл гарна шүү. Би энэ 3 бос чинь гурлаа зээлтэй. Энэ 3 босын зээлтэй шүү. Би хөгжим бичлэг нөхрөө өөртөө үлдээж болохгүй шүү гэд би өөртөө хэлээд миний бүр бүх яс ингээ янгинад өвдсөн шүү гэсэн. Бүх эдээс өвдсөн шүү. Тийм амар өвдсөн баггүй манайх. Өгөн ч манайх бол түүч байж байгаа томруулалтын хүнсэл хэлбэр болгосон байхгүй. Яг энэ хүнсэл хэлбэр болгосон юм бэ гэхээр энэ албан газрууд нааш жоохон сунгаад барьцсан. Тэгээд бид нар энийг ингээд хүнсэл хэлбэр болгочоод энэ стандартын шаардлага хангаж байгаа гэсэн. Тэр стандарт нь шаардлага дотор нь болохоор 0 байлээ. Бид энэ хажуудлын энэ шүүхэмдэгтэй 0-ын гэрээ хийцэн, галын дүгнэлтээ гаргацсан, юу моны цэнгэлдэг, эрчим хүчтэй энерги хийцэн. Ингээд албан ёсоор ингээд ажиллаж ирсэн баггүй ч. Шөнө болж ирсэн юм аа нэг 12-ийн хавьд 12 өнгөрч ирсэн яасан. Тэгээд би болохоор аюу ихтгэлтэй байсан. Яг энэ 25 оны чинь хөгжим бишээ дэрэгдэх хөлбөмбөлтөд дэмжих чиглэлгээ зарлалцсан. Тийм юунаас чинь Монгол Ардын намаа юу сонгуультай ашигласан юм аа. Хамгийн гол нь бид нар ингэсэн баггүй. 25 оны хөгжим бишээ хүний хөлбөмбөлтөд дэмжих чиглэлгээ зарлалцлаа. Та нар хэрвээ энэ түүцэнд байхгүй дэлгүүр ингээд ажиллуулж өргөжлүүлээд ажиллаж болохгүй гэдэг юм болвол манай компаниг дэмжиж өгөөч. Манай компанид 8 хөгжим бишээ иргэн хэрсэн гурал гэрийн борц хийдэг юм аа. Тэгвэл та нар тэр ажлын байраар нь хангаад өгөөч гэж аюул олон удаагийн давтамжтай хүсэлт өгсөн. Тэгээ манай нөгөөч төрлийн хөгжим бишээ хүн болохоор одоо би энэ аюул таарууд байна. Тэгээ би бүр арга буюу гарч иж байна. Ягаад гэвэл энэ бид чинь банкны өртөө байна. Банкны өртөөр бид энийг чинь босгосон шүү дээ. Бид хаан банкнд сая 400 мянган иргэн төлөлтөж байдаг. Тэгээд юуны голон тонны бос цагаалсан пос барьсан зээл 920 мянга байгаа. Тэгээд юуныхаа энэ баян зүрх дүүргийн хөдөлмөр халамжаас би шүүн зарим ажлуулна гэдэг 10 саяын зээл авсан. Тэр иргэн төлөлт 25 байсан. Тэгээ 23-нд нураагдсан гут нь би тэрлүү залгаад 25-ныхаа банкыг хойшлуулад өгөөч ихчихэн ингээд дэлбэлээд ингээд аваа явуулчлаа гэсэн чинь. За ихчээ та тэгвэл дараа сарынхаа 25-нд хамтд нь хийчээрээ гэд ингээд түр хойшлуулсан байгаа. Тэгээ голон тогны ингээд хойшлуулад өгөөч гэж голон тонг болохоор юу яахгүй ингээд яг дэлхийн нийтийн цар тагал биш учраас хойшлохгүй хаан бангаас хойшлохгүй гэдэг жилээ. Тэгээ арга үе ингээд өрөө төлөхийн тулд гарч ийн штэ. Бид түүс ажиллаж байгаа бүх хүн өөртөө зээлтэй тэр ардаа бас амьдралтай хүмүүст байгаа штэ. Энд Монгол хүн оронд би одоо өргөө хүн гэвэл энэ хэдэн энэ том уулзах байгаа том хүмүүсийг л би өргөө гэж бодоод байгаа. Энийг ч гэсэн одоо энэ төмөргөл ингээд даарахаар өвддөг. Даах маш их өвддөг байхгүй. Тэрийг чинь энэ хүмүүс чи мэдэхгүй. Би майхан дотор миний ажлын байрыг сөнөөгөө айчлаа бүтэн байсан юмыг ингээд амар болгочлоо. Одоо ингээд бүтэн болгож өгөө гэж би энэ майхан дотор хонсон. Би бол бас нэг 10 хэд хоноод бас айгүй хүүт юм байлээ шөнд айгүй хүүтэн. Тэгээд өглөөд нь ингээд ус сасчих юм байл энэ цэцэг усалж ингээд тэгээ майхан бол нийл услагч чинь тэгээд амар хүүтэн. Тэгээ энэ золбон хүмүүс майхны нураа ичлаа да. Тэгээ би ингээд одоо энийг хаан тогтоогоо мэдхгүй ингээд зогсож байна. Тэгээ би бас банктаа ингээд би өгч чаднаа гэ гэрээ хийгээд авсан мөнгө учраас би энийг би төлөх ёстой. Ягаад бид банкнаас мөнгө авсан юм бэ? Энийг 8 нэр болгоо сайжруулчихвал 6 нэр болгоо сайжруулчихвал тий бас хотын өнгө үзэмжинд бас аятаа тухтай гоё болгож байгаа шүү би аминд зээл аваад тэр зээлээр айгүй гоё болгосон. Дотор нь ороод үтсэн чи манайх цэвэрхэн байсан гаднаас харсан чи гоё ингээд цэвэрхэн. Тэгээ шөндөө ингээд гэрэлтээд ингээд самбал ургынсээ дэлгүүр ингээд асдаг ийм байсан бохгүй. Төр засгийнхэнд бол хэлмээр байгаа ахгүй. Ягаад ингээд ард иргэдээ ингээд юу яагаад байгаа юм бэ? Дарамтлаад байгаа юм бэ? Зүгээр нэг
хүүхдүүд чинь бидний татвар юм уу? Бид нар чинь татвар төлөгч байгууллага байхгүй. Манай байгууллагч татвараа төлчин, нийгмийн даатгал төлчин 2013-ны 12 сарын 3-нд хөгжим бэрхшээлийн иргэдийн эрхийн хамгаалах өдөр байгуулагдсан. Хөгжим бэрхшээлийн иргэн бид нар өөрсдөө үүсгэн байгуулсан. Аюу олон хөгжим бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангаж явж байгаа. Одоо бол манай дээр 8 хүн байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулад ажиллаж байгаа 8 хүн байгаа. Ажлын байрын нөхцөлийн тийм ажлын байр бид нар гаргаад өгчөөч. Бидэд ажлын байр хэрэгтэй. Тэгэх юм бол манай хүмүүс чинь шошгоо хийч, нэлдэж чинь гурлаа ингээ бэлэн бүтээгдэхүүн хийгээ гаргаад манайх чинь бас юу та ингээд бүх юм бүрэн байхгүй юу манайх чинь. Энийг сайжруулад ажлын байрыг минь сайжруулад өгчөөч. Ингэж хөөж туух юм болов тий. Тэгээд бид нар чинь гуугаад байгаа хгүй. Хамгийн гол нь бидэд ажлын байр хүсэж байгаа хгүй тэднээс өөр юу хүсгүүдээ бид нар мөнгө төгрөг өгч бидний халамжийг нэмчихээ гэж хэлсэнгүү. Бид нар халамжаас хөдөлмөрлөө шилжмээр байгаа хгүй. Тэр хүсэлтийг минь хүлээгээд авчаач гэж чин сэтгэлээсээ гуугаад байгаа юм.